Сайн байна уу? Өнөөдөр би та бүхэндээ химэл оюун ухааны талаар та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Сүүлийн үед AI гэдэг хүн болгон сонссон бах. Тийм болохоор одоо химэл оюун ухаан AI сүүлийн үед маш их халуухан байгаа. Бид нэр бас суралцаад амьдралдаа бид нар бас хэрэгжүүлээд баг багаар өөрсдөө бас цаг зав гаргаж химэл оюухан бас сурч мөн өөрсдийнхөө ажлынхаа бүтээмжийг бас нэмэгдүүлж олон зүйлүүдийг бас сураад явхад маш их өр нөлөөтэй юм шиг надад санагдсан. Тэгээд өөрийнхөө сурсан зүйлүүдэд та бүхэнтэй хуваалцъя, мөн хамтдаа хөгжиж өдөр бүр шин санаа олж өдөр бүр AI-тай хамтарч, туслагтай хамтарч ингээд суралцъя гэж бодлоо. Тэгээд энэ бичлэгээ ингээд оруулъя гэж шийдлээ. За өнөөдөр та бүхэнтэйгээ cloud-ын талаар суралцъя гэж бодлоо. За одоо Google Chrome руугаа ороод cloud AI гэж бичээд энэ та хэрвээ Gmail аккаунттай бол та continue with Google гэдгийг дараад өөрийнхөө эсвэл Gmail аккаунтаа шууд cloud-тай ингээд холбочихно гэсэн үг. Минийх болохоор би за орчие. За ингээд та бүхэн шууд лэптоп, компьютероосоо шууд ингээд яваад орчиж болно. Мөн та cloud-ыг мөн даунлоод хийгээд десктоп дээр мөн ашиглаж болно. Мөн гар утсан дээрээ cloud-ийн аппликейшнийг татаж аваад ханаас ч гэсэн та cloud-тайгаа хамт өөрийнхөө туслагтайгаа хамт бүх зүйлээ ингээд асуугаад яваад иж болно. За одоо cloud даунлоод хийгээд үзье. Десктопн дээр за минийх болохоор MacBook Air болохоор download for Mac OS гэд download маань энд download ингээд хийгдэж байна. За төр хүлээгээд за одоо download маань бэлэн болчихлоо. Энийг бүгдээрээ нээгээд cloud-а desktop дээр ингээд суулгаад авсан гэсэн үг. За энийг open болгоод за манай cloud маань ингээд desktop дээр ингээд суулгагдчихлаа. За энэ дээр хэдүүлээ хідэн тохиргоо settings-ийг ингээд хараад үзье. Privacy дээр болохоор account дээр за general дээр болохоор хэдүүлээ за таныг хин гэж дуудах вэ гэдэг яг энэ дээрээ би өгсөн байгаа Erka гэдэг cloud чамайг юу гэж дуудах вэ гэд. За бас Erka гэд өгсөн байгаа. За би энэ дээр болохоор instructions for cloud гэдэг дээр болохоор та бүхэн богино товч урт текстгүй доголмөр параграфаас илүү visual truth graphic diagram загвар шаардлагатай үйдгээд ингээд тохиргоогоо ингээд өгчөж болно. Тэгэхээр танд хэтэрхий их урт текст ч юм уу гаргаж өгөхгүй яг таныг ингээд товчлсон текстийг чинь илүү богинохон текст гаргаж өгнө. Мөн visual гэхээр одоо график, диаграмтай одоо завгар мөн гоёор одоо гаргаж өгнө гэсэн үг. Бусдыг нь бол одоо энэ тохиргоо хэрвээ фонто та ямар фонто өгөх үү, энэ хар байх уу, цагаан байх уу гэх тий.
тохиргоогоо ингээд өгчин би болохоор харыг сонгохгүй илүү хар нүд өвдөд идэг болохоор цагаанаа сонгоё гэж бодлоо. Бусад зөвлөдийн болохоор за эндээ ингээд орхиод за бүгдээрээ settings руу ороод upgrade plane-ийг ингээд дараад үзье. Cloud болохоор үнэгүй хувилбар нь байгаа. Минийх төр болохоор одоо яг энэ төлбөрөө төлсөн болохоор яг гарч ирэхгүй байна. Энэ $17 нь болохоор сарда та бүхэн хэрэг Pro $17 сар болгон downgrade to Pro сонгох юм бол нэг төлөх юм байна. Энэ higher limits гэдэг илүү та код бичих ч юм уу өшөө илүү мэдээлэл одоо авъя гэвэл энэ $100-ыг бол сар болгон ингээд төлөөд явах юм байна. За цаашаа. За одоо энд байгаа чат хэсгээ бүгдээрээ сонгоод Cloud-аас юм асуугаад үзье. Хамтдаа туршаад үзье. За сайн байна уу? За сайн уу, яаж туслах вэ гэд шууд монголоор ингээд гарч ирж байгаа. Cloud-ийн монгол хэл бол үнэхээр их сайжирсан байлээ. Би Gemini, ChatGPT одоо ашиглаж байхад ChatGPT болохоор жоохон үсгийн алдаатай ч юм уу жоохон монгол хэл нь жоохон яг тиймэрхүү санагдсан. Cloud болохоор үнэхээр монгол хэл нь баг ямар ч алдаагүй гэхэд болно. За тэгээд бүгдээ хамтдаа за өнөөдөр за би AI-гийн за анхлан сурагч байна. За тэгвэл сайн газар дэрлээ AI гэдэг одоо маш том салбар болж хөгжиж байна. Юунаас эхлэх хүсэлтэй байна вэ гэх. За ер нь за AI гэж юу вэ? За үндэс суурийг асууя. За гоё үндэснээс эхлэе гэж байна. За бүр AI-гийн газрын зураг зурж байна гэж байна. Ухаалаг хайрцагуудыг байрлуулж байна гэд. За artificial intelligence AI машин ухаалгаар ажилтуулах шинжлэх ухаан, machine learning ML, deep learning LLM, computer vision, speech AI за ингээд бүрэн төгс ингээд гоё тайлбарлаад өгч जैन. Та нар харж байгаа бол энараа artificial intelligence AI машин ухаалгаар ажилтуулах шинжлэх ухаан, machine learning ML өгөгдлөөс суралцах, decision tree, шийдвэрийн мод, нейрон сүлжээ ашиглах, за LLM, ChatGPT, Cloud, computer vision, зураг таних, speech AI яриа таних гэд. За rule based AI дүрм суурилсан шатар тоглох програм, тооцоолуур, хүн бичсэн дүрмийг дагдаг гэж байна. За гол зүйл нь болохоор AI бол том дугуй хүний оюун ухааныг дүүрэх бүх зүйл, ML бол түүний дотор өгдлөөс автоматар суралцдаг. Deep learning бол хамгийн гүн хэсэг, нейрон сүлжээ ашигладаг ChatGPT, Cloud гэх мэт. За хайрцаг дээр дарвал тухайн сэдвийн тайлбарыг нэмж өгснээр ямар хэсгийг дэлгэрүүлэх вэ гэдэг чинь. За тэгвэл энэ хайрцаг хэсэг дээрээ хэдүүлээ за ChatGPT, Cloud, за LLM энийг сонгоод үзье. За Cloud маань болохоор бодож байгаа болохоор яг хоо шууд бол хариу нь гардггүй жоохон жоох төвчээртэй мөн хүлээх хэрэгтэй. За LLM large language model том хэмжээний хэлний завгүйр за бүр ингээд бүрэн хэсгээр ингээд схемтэй ингээд ингээд тайлбарлаад өгч जैन. Хэрвээ та өөрийнхөө мэдмээр байгаа зүйлүүдээ мэдээлэлээ энд өгөх юм бол ингээд график дизайнтай бүгдийг ингээд гаргаад өгнө гэсэн үг ээ.
За тэгвэл би YouTube дээр cloud-ийн талаар аа 7 хоног бүр 7 хоног бүр бичлэг оруулмаар байна. Мөн миний төлөвлөгөө гаргаад өгөөч. Төлөвлөгөөг гаргаад өгөөч гэд бичээд үзье. За энэ хүлээж авах зураа бол та хаанаас би болохоор заримдаа өглөө босоод кофе уугаа, өглөөнийхөө цайгаа уугаа компьютероо нээгээд ирээ асуух зүйлүүд ингээ байвал төлөвлөгөөнүүдээ бүгдийг ингээ гаргаад ингээд бичээд ингээ явцдаг. Бүх миний төлөвлөгөөнүүд юу хийх зүйлүүдийг маань cloud маань үнэхээр яг нэг бүрчлэн гаргаж өгдөг болохоор хэрэг хүлээхэд жоо хэцүү байгаа бол хоол хийж явахдаа ч юм уу шалгаад бичээд ингээд явж болно. Мөн хоол кофего уунга ингээд лаптопоо үргэлж 5-3 байлгаж агаад юмнуудаа ингээд зэгсдээд гэрээсээ үнэхээр тайван юмнуудаа зэгцтэй хийж болно гэсэн үг. За cloud гэж юу вэ? Монгол хэлний анхны тайлбар, cloud дээр яаж сайн асуулт тавих вэ? За ингээд бүх миний төлөвлөгөөнүүдийг ингээд гаргаад өгч чинь гэсэн үг. За GPT болгоод өгөөч. За одоо та бүхэн энийг харах юм бол cloud гэж юу вэ? Яаж сайн асуулт тавих вэ? Ажлаа хурдсгах 10 арга, бизнес санаа гаргах нь сурахад cloud, оюутнуудад cloud API кодгүйгээр гээд за энийг маань шууд cloud маань би болохоор Google Drive-тайгаа ингээд шууд холбогдсон байгаа. Тэгээд PPT-гээр мөн ингээд шууд ингээд таны төлөвлөгөөнүүд ингээд гаргаад өгчөж яах гэсэн үг. Энэ дээр болохоор за ийшээ бүгдээрээ хэрэг орох юм бол settings рүүгээ ороод та бүхэн connectors гэж байгаа. За ингээд customize гэж орлоо. Би болохоор та одоо connectors browse connectors гэд хэрэг дарах юм бол Microsoft, Canva, Gmail, Google Drive, минийх бол энэ Google Drive холбогдсон, Google Calendar холбогдсон, Canva холбосон байгаа. Тэгээд бусад та ашигладаг төлүүдээ ингээд холбоод ингээд өгчиж болно гэсэн үг. Надад бол энэ Google Drive ингээд холбогдсон байхад бол маш дажгүй санагдсан. Миний бүх файлууд маань шууд ингээд Google Drive руугаа ингээд орчдөг болохоор мөн Google Calendar-аа ингээд холбосон хэрвээ надад ямар нэгэн төлөвлөгөө ажлын зүйлүүд хэрэг байх юм бол миний Google Calendar руу шууд одоо яваад орчдөг гэсэн үг. Би болохоор энэ Canva бас маш их ашигладаг. Canva дээр дизайн хийх болон янз бүрийн зүйлүүд хийхэд би cloud-аас асуугаад cloud Canva-тайгаа ингээ холбогдсон тохиолдолд ямар нэгэн надад дизайны санаа өгөө шууд Canva руугаа шууд холбогдоод тэр дизайнаа одоо хийн гэсэн үг. Cloud-ийн талаар иймэрхүү товчхон та бүхэндээ мэдээлэл хүргэлээ. Үнэхээр та таалагдсан бол subscribe хийгээд намайг дагаарай. Би та бүхэндээ өөрийнхөө одоо сурсан
мэдсэн зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Аа өнөөдөр бид нэр яг хэмэл оюун ухааныг ашиглаж мэддэг болсноороо бидний ажлуудыг бол маш их хөнгөвчлж өгч байгаа. Маш их зүйлүүдийг мэдэж авч байна. Үнэхээр та зүгээр ийм хажуудаа ингээд туслагтай ингээд найзтай болоод ингээд найзаасаа ямар нэгэн зөвлөгөө авах ч юм уу гэд тийм байдлаар бас яг тэгж хүлээж аваад ингээд ашиглаад үзүүл эхлээд эхний удаад ашиглаад үзүүл үнэхээр та маш их мэдэхгүй байгаа зүйлээ болон мэдэж авна. Үнэхээр таны нүд одоо нээгдэн гэдэг юм уу. За тэгээд олон юм уншаад явах уу. За та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг дээрээ би та бүхэндээ бас өөрийнхөө сурсан мэдсэн зүйлүүдээ бас хуваалцъя. Ер нь бол cloud дээр сурсан зүйлүүдээ яг нэг дагнаад явъя гэж бодож байна. Миний бас сураагүй мдээгүй зүйлүүд бас олон байгаа. Энэ бүгдийгээ би бас судалж агаад өөрөө бас мэдэж аваа та бүхэнтэйгээ бас хуваалцъя. За баярлалаа. Баяртай.